Халамцуу яриа нэвтрүүлэг маань инхэгдэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочид болвоос Мистер Амсгаа чимээ хүлээгээрэн амаага хугацаа цэргийн албахаага хонгор чамда очино би Гүлтэй хата өрөөдөж бүлсэн хоногийн ээжийн үргэлж ядарсан жигсах бүртээ зэмлэл сонсох чирийн нэг шийдвэрэг За ингээд юун турууд шууд халамжаараа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Жубровкагийн маань одоо Чарна гэдэг энэ хөө фирмэг төрөл нь байдаг. Нүүрсэн шүүлтүүртэй ийм сархад байдаг. За ингээд Жубровкага эндээс нь эхэлчих те. За хүнээдээ бэлгэл чи. Тэний танил очтой одоо үгүйсээ. Ааха. За мөн манай нэвтрүүлэг маань Zebra Select компанитай чи яг ингэдэг нэг юм юу шиг суул юм бэ? Zebra Select компанитай хамтарч ажилладаг. Zebra Select компани маань мөн оруулж ирдэг одоо энэ Nemrov гэдэг одоо энэ бол Украин водка байгаа. За ингээд Nemrov Ямбата ярья. За яг юу шиг л яваад байна шүү дээ. За цаашаа за халамжаар нэвтрүүлэг маань Mega Electronics компанитай хамтарч ажилладаг. За Mega Electronics-ийнхоо бэлгийг за мөн Mega-гийн маань энэ сэндвич мейкер байгаа. Тэгээд за сэндвич мейкер ингээд за баярлалаа. За ингэж аваад л ихтэй шүү дээ. За сүүлийн үеийн сони ажнасаа халаач манайхаа. За мистрийнхэн ойрд юу хийж гин цэргийн баяр болонгууд одоо яг энэ инхийн мананд гэдэг дуу бол одоо ингээд Монгол орон даяар гэж хөвсөлцөн дууцгаадаг тийм ээ. Маш их сонирн байна. Энэ жил одоо 3 сарын 18-нд цэргийн баяраар эрчүүдийнхэн баяраар Мистер Амтлаг бие даасан анхныхан тоглолтыг инхийн манад гэд дуугаараа нэрлэлчээд бид нар одоо маш их завгүй олонний шин дуу олон уран бүтээлийн ард гарах гал одоо хүртэл ингээл зүтгээл явж байна. Сайхан тоглолтоо тавих гал маш их сонирхолтой байна. Одоо манайхан ч гэсэн одоо өөр сон ярьцгаанд байна. Дуалзаа тэгэхээр продакшнд хамтраад тэгээд анхныхаа ер нь бие даасан тоглолтыг хийя гэж зориул тэгэл ажиллаж байгаа. Тэгээд дуалзаатынхан бүх ард тал бүх юм дээр ажиллаж байгаа. Тэгэл бид хэд бол яг тэгэл гүгэл. За нөхөр Пимба. Тэгэл сая шин нэг клип гарлаа. Одоо дахиад 2 клипний зураг одоо яг эндээс гараад ажлуудтай ингээ явж байгаа. Ажлаас их юм алга. Тэгээ 3 сарын 18-нд бас гоё тоглолт үзүүл. Тэгэхээр яг байж яг халамцсан ярийн нэвтрүүлгийн нөгөө эмчилгээний журмаар одоо яг тэ энэ бол нөгөө Bison төрөл нь Жубровкагийн тэгээд энэ дотор нэг юм өвс хөвж байгаа. Тийм үү? Үгүй өвс нь ачаа. Доор тунцсан юм шүү. Доор тунцсан юм уу? За хэдүүлээ Жубровкага аваад халамцсан нэвтрүүлгийнхээ эхний раундыг ярья тийм ээ. За хүнээтэйгээ энэ ч одоо баг юу вэ? 20 гаруй жил уулзаагүй ба шүү дээ. Тэ. Нэг дунд нь нэг таарсан байна уу? Яар 20 гаруй жил. Юу гэсэн? Үгүй таарсан. Тарах үед таарсан. Үгүй зүгээр эн чинь бидний нөхрөл ихэлснээ бодох юм бол эн чинь 20 гаруй жил болчихж байгаа юм байна тий. Анх ийм хараа та эц мэдчихэл байгаа байлгүй дээ. Инхи манад гэдэг дууны клипийг манай студ хийж ирсэн анх. Тийм шүү дээ гадаа. Тий. За Цуг байсан шүү дээ. Ghost. Цуг байсан юм уу? Тийм үү? Тийм. Одоо ярих хөдөлгөөд. Байсан. За илүү. инхийн манай гэж одоо гадаа хийсэн шүү дээ. Тийм. Тэгсэн. Яа ингэ Оо аль би өөртөө хийгээгүй шүү дээ. Өглөгч хүн өөртөө хосоо гэж. Өөртөө юу гэж. Ахтай гэсэн. За ингээд тавьчих. Аль биш. Би чи яг нөгөө энэ сархатныхаа цаанаас харагддаггүй шүү дээ. За манайха халамжаар нэвтрүүлгийн эхний раундыг барьцгаая. за Цэргийн баярын мэндэ. За баяр. Баярын мэнд. Бүх сайхан Монгол ирчүүдтэй. баярын мэнд хүргье. За За, энээсээ ууч юм уу те? тийш үү.
Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Тэгэхээр зэрэг энэхүү Польшийн алдартай Европкогийн Чарна гээд шин төрлийг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү Чарна төрөл нь бол Европкогийн премиум төрөл юм байгаамаа. Нүүрсэн шүүлтүүртэй маш сайн чанарын одоо ийм спиртээр үйлдвэрлэдэг ийм сархад байна. Тэгэхээр зэрэг харамт цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Европко Чарна. Хэдүүлээ өнөөдөр нөгөө таад санаж байгаа болоод юу шүү? Ханамаса гэдэг одоо энэ хуучны нөгөө нэг бүфэ хоол гардаг байсан Ханамаса гэдэг ресторан. Тэндээс нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Одоо бол яг хятад үндэстний хоол дагнадаг болсон. Ханамаса маань бол. За бидний урд бол ингээд дөнгөж төрөөхөн хилжсэн энэ сайхан гоё халуунагоотой хоньны хавирган менюн дээр нь байхгүй тэгэд ийм спешиал хоолнод байгаа юм билээ. Тийм байгаа юм билээ шүү. За манайха хоолоо гоё халуун дээр нь урдаа. Цаагаа. Явчихё. За тэг. Нэрээ энийг ч нөө орсон хүмүүс гоё амттай ирэх гэдэг. Нэрээ өвөрмц сонио амттай юм шиг. Тийм байгаач. Тийм байх. Зубровко. Нэг тийм нөгөө нэг архины тийм гашуун юм байхгүй. Яг үнэ. Угмал амтдахгүй байна. Тэ. Амтсан. Би ч энэ юу гэж одоо галагийн одоо нэвтрүүлгээр мэддэг байсан шүү. Ингээд Зубровко. Тий. Тэгээс одоо хинт болчихё. Үнэ. Үнэ. За хоолнууд руугаа дайраарай манайха. Тэгж аваа сайхан. Газар гөхий доо. Биш бямба юу вэ нөө? Ойр дэм бямба. оо тайв одоо Энэ одоо бүхэл бүтэн халамжын ярианы эфирээр одоо ямар энэ үсгээр ихэлсэн хочмоч яриач яах вэ? дээ шүү дээ. Кота гэдэг. Би ч тийм коттой тий. Гоо. Яас. Гайхуу хүн шүү. Хөөш бямба ер нь чи яаж яваад хүнээ эднэр ч юм бол яг хаашгаа таван дуудлага явчихна тий. Чи яаж яваад ер нь мистерт орсон юм? Чи бас асар дээр үйд шүү дээ. Цоомоо түшгээ хүнээ 3. Цоомоо түшгээ хүнээ. Тэгээд манай энэ чи бүгдээр бүжгэлдэг. Тэгээд байдсан шүү дээ. Тэгээд таван буудалд би анх очоод тэгэхэд ер нь авцсан байсан шүү дээ. Ямар ацаа хийж яваа тэгээд таван бол. Энэ хүн ярьсан над руу уцаар. Байна уу бямба юу гэд. За. Тэгэхээр ингээ мистергийн хамтлаг одоо юм дууны шүүнээр авчлаа. Тий. Авцсан байсан. Өө тий. Шүүнээр авцсан. Бэмбаа. Намайг хамттай авсан. Тий. Тэгээд дуудаад оруулсан. Тэгэн гол тэгж авахгүй ч очоод. Тий. Тэгэл айгу хурдан орсон шүү дээ. Тайч ч юм бол би бол та хоёртой бол тэр үед бол таньсаж байгаагүй. Тэгэхэд бүжгийн хамтлагт байсан юм уу? Байсан баггүй юу? Хавдан буудлын Уг санаа бид тэнцээ очиод бүжиглээдсэн шүү дээ. Цэргийн увцтай. Тэгсэн чинь хасаа ицсэн байдгийн сүлд нь үтсэн чинь бүр яаж байгаа юм болоо гэд. Тийм үү? Тий. Тэр нэг амар муха зовж явсан тэр нэг хэлбэр байна. Тий амар зовж үлсэж ядарч даарч. Асуудал байсан. Биш яадаг үгүй хүнээ. Гөө мистер хоёр саад байхгүй гэдэг нөгөө микрэ төрөл цасан цуучаал. Тооцсон. Амар цасан дүүр өвдгөнөөс Тэр дүм өвлийн хүүтмээр манай түшгээр нөгөө өвлийн бишээ цоны хуталтай явцсан. Уны ботиктэй үзсэн. Хөлөө ингээ бацсан байсан шүү. Готон дотор Дотроо ингээ хатсан байсан. амар тий. Тэр бас амар. Тэр бол ялч нөгөө залуу хүсний зориг гэдэг шиг яг л тийм юм тий. Өвдгөнөөс дэшээ бүр 60 нөгөө 69 прогон өдөр явахгүй байх чинь. Гөө мистер хоёр ямар цаад байхгүй гэж гараад давхцсан чинь байхгүй тий. Тэгээд нэг анхны клип. Нэг жоохон бүтлээр хонс нөхөр юу хулгайчдаг үлээ. Гэхдээ тэгээд тэр чинь яг нөгөө хэдүүдээ бүр цасан цуугаад очиж чадаагүй 100 авах гэжсэн надад очиж чадахгүй. Игэн дээр очиагүй шүү. Тэгсэн чинь цаанаас нөгөө зэргийн ангиас нөгөө 66 яриад бид нар Хагасан шүү. чирж яваагүй юу? Тийм яг үнэ. Тэгээ очоод нөгөө салиак хулгайлцдаг чи хин үлээ. мэдгүй хулгаалгах жоох тэр чинь нэг гарав одоо тэр зэргийн ангийн Манай микроны жолооч биш үү? микроны жолооч харин тийм тэгээ хамгийн гол нь тэдэр нь зэргийн ангийн гарууданд нэг жоохон салиас өгсөн юм шиг байна.
Тэгсэн чинь ангийн захирагч нь юу яагаад салиаж Гулгайлсан гэдэг манусыг шууд юуны гадаа гаргаад тавьсан те нөгөө ангийнхаа састагагаа гадаа гаргаж гаргаж тавиад манус яг шүнжигөө хөлж өгөх гээд тэгээ нөгөө түшгийн нөгөө нэг хөлөө баацдаг чинь тэр байна. Тэр хөвгтөө тий. Хөвтөө те ашигвал хин хүнээ хин хүнийг эмоц нөтөлт юм яа тийм. Баста ангиж өхөн хийж өгөөд ингэ. Тэгээд хүний бас нөгөө нэг микрогоо дулаасах гал. Тэгээд сүүлдээ манайс чинь шүнжэнгөө хөлдөж өгөх гээд байж захтаа нөгөө нэг 2 дугаар суг руу орсон яриа байдаг шүү дээ. 2 дугаар орсон яриаг ярина Чанзо. Тэгээд Чанзогийн тэр ярингууд нэг овоос иргэдэг тий. Тий. Тэгээд тэгсэн чи яг нөгөө маргааш нь болсон чинь ангийн захирагч маань хөрх ясна мөд хүүхдүүд гараа өрөвдсөн юм шиг байна. Тий, тэгээ нэг юм. Цаацаа. Тий, зург юм аа. Тэгээ нэг юм майхан. Тий, майхан шиг балаа. Досор нэг юм яаж Жоох хүүхдүүд байгаа шүү дээ. Аач жоохон усакутай байж байгаа шүү дээ тэр чинь. жоохон. Тэр чанхуу төмсөн. Амар. Манай цогоо зургийг авч ирсэн. Тий. За манайха хоол руугаа. Гой дурсамжтай. Тэр чинь Мистрийн анхны клип тэгээ дээрэс нь юу штэ. Гөөв студийн анхны клип Бараг тийм баг шүү тий. Анх удаа л клип хийж үзчихсэн. Тэгээд тэрнтэй ч нөгөө нэг далтан дээр би дуулахдаа ингээд хөлдсөн байдаг шүү дээ. Хөл хамаг юм хөлдөөд нусаа эн чинь наац ингээд жоохон явцсан шүү дээ. Айврас фатерт. Тэг галаад ч нэг студ дээр үүр тамд байгаа ч гэж нэг клип хийгээд. Тэг орой 11 цагийн үед. Тэгээ би ээж рүүгээ яриад. Ээжийн тухай дууны клип хийж байгаамаа тэгээ таныг ингээд клипийг тоглуулах гэсэн юм чи. Юу солиороод байгаа шүн согтоо байгаа мó гэд. Маш олон ээж нэр хийж тоглосон шүү дээ, тий? Цогтоо юм. Дэрэш тэгж л бод наваг гэж одоо тэгж. Муу тавь. Би сандагт хэлсэн. Нарны алтлаг өнгийг ууж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Зөөлөн сэрвэлзэх салхийг амталж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Тэнгэрт байгаа хамгийн хөвсгөр үйлсийг шилэн хондгонд минь хийн гэж. Би сандагт хэлсэн. Баярын нулимсыг шүүдрийн дусалтай холиод дашмаг доторхойг минь дүүргэ гэж. Би сандагт хэлсэн. Хаан хүний л уужуулах хам биерийг бүтээ гэж. Үнэхээр л юм байна. Хэлээгүй хам биерээ гэж. Би сандагт хэлсэн. Тухайн үед бол манай Бямбаг бол одоо ингээл яг юм нөгөө гослод дуудаг амар гоё уянгалаг хоолойтой те энэ нөхөр чинь хүн авьяастай байгаа шүү дээ. Тий. Төрмөл авьяастай шүү. Тий. Ингийн энийг Жохон зөнгөрөө. Тэгээд гадар яриад байна уу гэхэр л код байл гэж. Үнэн гэж. Ямар код юм бэ гэдэг. Бямба төглөө юу гэдэг вэ мах тийм. Местэд орохоос өмнө олон чамдлаг нөхрийг ер нь дууснаар авъя гэдэг байсан баха. Магадгүй тэгээ дуулдаг байсан ер нь. Ганц нэг Би сонссон байхгүй юу? Манай дүү отгоо Бямба идэрсэн нөгөө Матис гэдэг манай ахын баарнд цуг ажилдаг, DJ хийдэг. Тэгээд нөгөө дүү дуулдгийг сонсчихгүй. Тэгээд манай Бямба гэдэг надад яриад яасан. манай Бямба бол юм тийм гэл нөгөө дуулах чадварыг яриад тэгвэл хамтдаа авъя гэдэг. Тэгээд авчихгүй. Шууд хэлээ. Хойч юм бол яг Бямба яг дуулж эхэлж ирсэн гэсэн тийм. Тийм дөнгөж эхэлчихсэн. Тэгэл ер нь анхны клип бол Яг урамтай дуу муу гаргасан юм бол байгаа. байгаа. Дуулж ихгүй ер нь сонирхол яг дуулж эхэлчихсэн үг юм. Тий. Би бол Хүний энэ хамтлагийг чи байгуулсан биз дээ. энэ хамтлаг чинь яг би байгуулсан гэхээсээ илүү бүр анх нөгөө нэг бүжгийн хамтлаг байж байгаад одоо бүр 96 оноос одоо манай хой зүгийнхэн те Дөлөө, Бобро, Очки
Бобор байсан юм уу? байсан шүү дээ. Оо тийм үү? Тэгээд очгоо шүү дээ. тий. Тий. Баягийн очгийн. Тэгээд Би байна. дөөшгөө. Эдгэрчийн тэгээд манай мөнгөө тий. Тий мөнгө авах байна. Эдгэрчийн нийлээд Оо тийм. эдгэрчийн нийлээд анх мистергээд бүжиглэх хамтлаг байгуулсан. Яг анхныхаа тэмцээнд баг орох гэжсэн үе нөхгүй. Би ч юм ороогүй байсан юм. Тэгээд би ороод тэгээд бид нар чинь нэг анхныхаа залуучдын соёлын төв дээр анхныхаа нэг тэмцээнд ороод тусгай барь аваад За. тэгээ урамшчихгүй. Тэгээ урамшин гутлаа цаашаага хүмүүн нэмэл өргөжлүүлээл тэгэл бүжгэлж явж байгаа л яг нөгөө дуулдаг болж эхэлсэн болохоор 99 он мөн. 98 оноос дуулдаг болж эхлэн гутал. Бид тий чамдаг бичүүлэл дуулдаг болж эхлэн гутлаа нөгөө бүжиглэхээ болоод яг мистергээд хамтлагын тустаа салаа тэгэн гутал дүүнер үлдээд мистер МС босоор үлдээд тэгэл бүжиглж байж байгаа. Миний мэдэх бол за хүний байгаа, бямбаа байгаа, түшиг сахар түшгээ байгаа. За тэгээд хин тоо тий тэгээд нөгөө хин цусаа чанзоо шүү дээ. Чөнзоо ч Сүүлдэг тий. сүүлдэг. Бобор цоомоо хоёр байсан. Цоомоо байсан шүү дээ. Цоомоо байсан шүү дээ. Цоомоо ч манай хайчих байлаа шүү. Завхан баяруу. Хамтлаг шүү дээ. Тий юу? Тий. Цоомоор ямар юугаар дуулт юм бэ ч та. Цоомоо харин тэгээд байсан. Тэгээд болж байгаа юм болохгүй болчихгүй. За тэнд л болохоор нэг шинэ хоол орж ирсэн шүү манайхаа. Хэлээ тэрнээс нэг асуух. Энэ штайд чи яг идэхгүй ингээд нэг тийм бэргшээд байгаа тийм. Чамаг эргүүлээд өөрийнхөө өмнө авч. Яа одоо нэг намайг идгээр энэ гадуур одоо ямар өлбөрч өгч байгаа юм шиг зочдоос төрүүлж өөрөө идлээ гэж намайг шүүжлээд байгаа шүү дээ манайхаа. Хитэ бас эвгүй байт юм байна. Тийм ээ. Дээ ямар. Баган камер тавьчаад идэх гэдэг. Байхгүйс ма дуусгахад байгаа. Дуустагаад иччихгүй гэж дээ. Нэг л идж байгаа яг болчих юм уу? Гэтэ үн гидсээ бэлтэж биччихэл ирсэн л дээ. Үсч байгаа. Өөдөсч байсан. Сахар идэж. Галанцуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Энэхүү Невров гэдэг сархнууд бол анх 1872 оноос эхлэлтэй гэж үздэг Украины сархад байгаамаа. За тэгэхээр энэхүү сархтнууд бол одоо 100% артизан усаар хийдэг. Люкс зэрэглэлийн спирт 9 удаагийн одоо шүүлтүүртэй гэр хийдгээ гэд алдартай сархтыг та бүхэндээ танилцуулж байна. Немров. Хүний чи англи хэдэн жил болсон юм? Би ч 7 жил болсон. Нэгсэг бүр байхгүй болсон тий? Би ч ер нь бол яг гадагшаа явахгүй гэдэг нөгөө хамтлагаа яг цомгоо момгийн гаргана гэж өрөслүүл нэгцэн байжсэн. Тэгээд ах иргээд идэг би явахгүй би гадагшаа явахгүй гэж байгаад идэгсэн байхгүй. Монголоо. Би тий. Тэгээд би индекс нөгөө төр ахта цомог момгонд авах гээд бүх юм ярьцсан. Наа нөхөрчин завхуулаа яваалга болчихдог байхгүй. Энэ үү? Тий. Аха. Завхуу яваалга болчихсон. Эзээ эргэнж мэддэггүй яад гэж мэддэг. Тэгэн гутал нөгөө хамтлагийн цомог момг чинь шууд зогсож байгаа юм чинь. Нааха. Үгүй тий. Тэгээд бац сургуу болчихсон. Тэгээ явж байгаа ирсэн чинь эфемийн амраа дахилтаар орсон шүү дээ. Эдгээр бат. Тэ манай хатч одоо бүгд бүжиглэн. Аа. Би ганцаараа зүгээр зогсож идэх шүү дээ. Чи нэр юу гэж яаж үсгэлэх вэ тийм? Тэгээд. Бүжиг загаад нэг хүн бэл. Би анхдаа Амсэл хүн. би анх хүнээдээ танилцчихад энэ чин таван бодолтой нэртэй шүү дээ. Тэгээ би алины хүний гээд алины нэг харж юм. Ямар ч тийм нэртэй царайгүй. Аюу тийм добр шүү дээ тийм. Одоо ч тийм. Сармаараа. Хэзээ тийм погомого хийгэргүй. Тийм. Тэгээ үнэ чинь нэг юм сүртэй уртгалтай өмсдөг гэсэн тийм. Дээр үед хаг болтоо тийм. Өвөл зуны гутал өмчдөг гэсэн чинь. Энэ чинь төлдөг байсан. Өөр зүгт баг костюмтэй өгөр. Үнэ чи төлдөг гэсэн тийм. Тий. Тэгэл анх гайхал бид дой танилцсаал тэгээ сайхан нөхөлцгөөсөн дөө.
Сайхан шүү дээ. За энэ манайхаа энэ хоолны дундуур нэг сайхан. За нэг Өмнөхөө. Тий. За. за гала. Хажууд цайд гэх юм би л өгдөлсөн ах театраа. За. Юм бүгий. Оч. Тэгээд юугаа яаж яагаад явж ирчин гутаа хамтлага эргээ цуглуулсан юм уу? Тэгээд яг нөгөө нэг за энэ бимбач нэг яг цомг мөнгө ажилд орох болонгууд тэгээ ингэж явж байгаа за ер нь гадах шавь гээ тэгээд явахгүй явахта Гүшгүй. хамтныхаа бүх юмыг Өнөө гэрээсүүлж өгөөд би юм яваа да тэгээд хамтгаа хариуцсан авчуу тэгээд дэшгүй тэгээд тэгээ яваад байгаа. Тэг би нөгөө тийг нэрт нь яг сайхан хадгалаад байна. Эрт сайн хадгалаад Ямар тийм тэр айгүй хүмүүс нэг дуу муугийн дуулах ч юм уу те тгийг ингэсэн юм амар их байдаг гэсэн. Тэг яг нэг эзэнтэй байсан тул даа нөгөө юмнууд нь тийш нэг алдагдаагүй. тийм байх тий. Тэгж байж байгаа. Тэгэл одоо тавтах гэж байна гэх шиг. Тэгвэл бас маш сайн сагуул хийсэн байна тий. сагууд маш сайн байсан. Бүх урамтай хамгаалаад энэ тэд дуулж болохгүй гол очиод баг хэрүүл уруул хийгээд ингээд хаалтайгээд болуулаад явчихсан. Тэгс хүмүүс нөгөө хоочны дуу аяг сэргийгээ дуулаад. Тэгээд Дээрээс нь би авламын дүүнэртэй хүртэл. тий Тэраа чамдагийн манд дуулах гэсэн маа. Амра энэ надад таарсан. Yes гэж тийшгүй ингээд чамдаа ингээд. Тэгээд бид ч яг нэг хамт байсан бохоо айтайгаа ойлгоцсон. Биднээс тэсгэрэг болох байгаа тий. Тухайн нөгөө Тэр тий. жоохон дээр нөгөө сэргийл дуудаад дүүсэн шүү. Тий. Тэнгууд айгүй хүмүүс нөгөө дуулахтаа санал тавина. Дахин дүртэл нэг хэдэн дүүнүүд дуулаад тэрийг нь би үзчихээд баг шууд Драгоноос шууд таксийн цуг очиод уулзчихэл. Өө зөө. Энэ дууг ингэ дуулж болохгүй. Тэгээд ингээ уцаар бол ойлголцохгүй юм чинь. Тэгээд ийм гэдгсэн заахаа уучлаарай. Гой болохоор ингээ зүгээр дуулсан юм аа гэх тээ. Тэгэл тэр үедээ тэгэл ингээ болж байгаа юм чинь. Хэрвээ тэгэл одоо юу гэдэг одоо биднээс шинжлээд дуулж байгаа дуунууд хэн нэгэн дуулаад одоо ингээ хүнд хүргэсэн бол одоо буцаага тэрийг сэргийгээд ингээд бас хэцүү шүү дээ. Хэдүүлийн нэрийг яг энэ инхи мананд гэдэг дууныхаа түүхийг гоё ярил л та тий. Энэ дууны одоо Монголын ард түмэн бол эрэгтэй хүн болгон эр зэрэг алга хаасан хаагаагүй эр хүн болгон энэ дууг мэднэ. Амдаа илнэ. Зэргийн баяр болгоноор амдаа илнэ. Тийм ээ. Энэ дууныхаа түүхийг сайхан ярьж байна л да. Энэ дууны түүх бол яг манай хамгийн том ах инх хоёр гээд ах маань нөгөө цэрэгт байх та. Найзуудтайгаа л зохиож мөхөөл тэгэл нөгөө армийн дуу болцсон байж байгаа л гадагшаад харцсан тийм дуу байгаа л тэгэл дуулдаг байсан дуу нөхгүй зэрэг ангид багтаал дуулдаг байсан дуу. Тэгэл бид нар сурцсан дуулдаг л байсан гитарын дээр дуулаад байж идэг. Тэгж байгаа л гинт яг нөгөө дуулдаг болоод эхэлсэн чамдаа хийцэн байсан юм чинь. Тэнгүүт л араас нь за инхи манайгаа дуулаа гээл. Тэгэл түшгээ бид нар чинь нөгөө энэ тэндээс бахан үг мүг суглуулж өчч мичээл. Тэгэл өглөөнүүдийг хийгээл. Тэгэл одоо энэ арт кино театрын артлын нэг ритм студ гэж байсан шүү дээ. Тий. Амраах ажилтдаг ус тий. Бид тэр ритм Амраах нэргүй байхаа яриад. чамдааг анх бичүүлжсэн. Чамдаа Тэгээд эзэмсээ энэ хим анаа гурав чинь тийм нэг ритм дээр бичижсэн байхгүй. Тэгээд бичүүлчихэл. Тэгээд ер нь орсож тий. Клипэнд бас нэг орё гэж яараагүй байсан юм аа. Ямар ч байсан их юм анаа бичүүлсэн. За энэ бол ер нь тэгээ нэг угаасаа нэг хаг авах гэдэг юм уу те. Ингээд нэг цөм явчих гад юм уу нэг ойлгомжтой байдсан ш дуунууд чинь. Их юм анаа чи анх бичүүлээд гарч ирэх тийм байсан те. Тэгээ сонсоход ер нь за энэ бол ер нь Тэгвэл тэр үед их сонио. Одоо инхи манаадаг яг тэр үед би одоо ингээл анхудаа сонсож байгаа шүү дээ. Бас клип хийгээл анхудаага зогоо бид нар сонсож байгаа шүү дээ тий. Яаж хийх вэ наануу цаана гэж ярьж байгаа шүү дээ тий. Тэгтэл надад л ямар мэдрэмж төрөөдсөн хөр байд хизээний ийм дуу байд юм шиг тийм мэдрэмж төрөөдсөн байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг ингээд ийм тэгжил гоё ийм сэтгэл хүний сэтгэлд гоё ойрхон ботн ирдэг дуу л та. Яалтч байхгүй. Тэгээс манайхаа энэ хараа онц дүнтгээд манай энэ 10 онц компани маань сайхан шараа ирэх штэ. Хамбер гэдэг. Эн чин Монголд биш тий юу юм бэлээ. Бүртээ ганц шараа ирэх гэж.
дүртэй ганц шарик. Одоо энэ онц дунд дүртэй хамтарч ажилладаг. Тэгээд дүртэй энэ нөхөр чи хэлдэг шүү дээ. Би савдагт хэлсэн. Ийм шороо гэдэг нөхөр чи хэлдэг шүү дээ. За илүү энэ хүний тийчээс аврах шүү. Хотлос өмнө шараараг уух нь өмнө ингээд авч. Чи юу яага хотлоо гэх юм бэ? Би ч нэг цагаан юм аваад байгаа шүү дээ. Цагаан. Чи ч өмнө фитнес ордог гэсэн. Яах вэ тэ найзууд. Дуулцаагүй найзууд сайхан уулзаад уулаад хуучин бол манус бол за нэг 20 жилийн өмнө манайх нэг хэсэгтэй байхад бол тийм тэндээс салдгүй байлаа шүү дээ. салдгүй байлаа шүү дээ тийм. PC-тэл ингээд энэ өчигдрөл хүнээ байж ах шиг байсан юм яв. Энэ юу нэ харьдсан юм гэмээр байж идэг байсан шүү дээ. Энэ бол чимээг орж ирээ чимээг гараа яваад өгнө. Тий. Галагээс яг гэршиглээ байдаг. Тий. Тэгдэг байлаа шүү. Орж ирээ салах. Тэр барь тийм амар завтай байсан тий. Завтай шүү дээ. Юу хайгаа яваад идэг гэсэн бөө. Яваад шүү. Тий. Тэгээд тэгж байгаа танаа студ тэрний клип хийсэн шүү дээ. Симэрхэ орж ирээд. Бас уу. Тэр клипийг хийсэн. Тэр ч бас нэлээд явсан шүү тэр клип. Чамаараа хоолоо. 50 эдэж. Би ч баруун болцлоо. Сайхан. Юу ч хэдэггүй яагаар болчихсон юм бэ манайхаа. Энэ нэг юм спешиал хоолоо гэх. Сайхан Би ч босч ирж байгаа л амар чинь. нүүр хадаа Улаагаад хэлж шүү дээ. улаагаад Нэг наагаа. Хоёр наагаа. Би нэг 2-3 яц бас хадаа. Жоо улаах ч нэг. Хүнээс жоо улаачтай. Хүний тэгтээ чи залуутай хайхуудгүй байсан тийм. Угаасаа охтуудахгүй шүү дээ. Одоо урт. Яг энэс ингээд дуугаад энэ Яаж зохидгүй. Зохидгүй. зохгүй ч яг өөрөө угаасаа л удахгүй. Манай аав ч охтаар хэрэгэлдэг юм байсан. Манай ах нар ч гэсэн охтаар. Толгой молгоо нүдтэй Юу нэг юм. Гэхдээ нөгөө тий. Цомоо өдөр нөгөө барианы шидний тагаар жоох айр хөвгцөн чинь. Толгоогоо бариад бөө болсон шүү дээ. Энэ яг угаасаа л ингээд зогтгүй. Угаал явсан тархитгаа өгөх нүүр улаагаад тэгэл ерөөсөө угаасаа л хэрэглэж үзээгүй байхгүй. нэр чинь тэр нэг 50 г вискин дээр чинь баг бүтэн кол хийчихсэн. Код орж ирсэн. Дөргөгийн юм дээр 50 г хийгээд гэсэн чинь кол хийсээр байгаа нөгөөт нь дүүрээд дан кол. Үш танад дуу болтгож байгаа юм. Яг шүү дээ. Бага. Монгол Уул. Ажлаа хийгээл. олон жил олдсон хөшөө. Олон жил уулзаг хүмүүс их байна тий. Тэхөө. Түшгөөдөө уулзж гинөө. Түшгөөдөө бас ард уулзаг үл. Ард уулзаагүй л. Одоо сая тоолт болох гээд байсан чинь маш олон хүн гарч ирж байна. Тэгээд 30 хэдэн жил уулзаагүй нэгдүгээр ангийн маань хүүхд гарч ирсэн. Өнөөдөр гарч ирээд надтай яриад тэгээд үзнэ. Тэр сонирхол чамайг таньж байгаа байгаа. Гол нь миний өгшин чиг таньж гинөө. Гэхдээ би өнөөдөр ингэ тулаа харсан яг байлаа тэр цаад. Цаад байна Цаана. Тэгээд мөн байна гэдэг. Мөн байна. Таньжилээ гэж. Гош 3 бүдүүн хамтлаг 38 та аавыг дуулаад. За тэгээд байжсэн чинь нэг үтсэн чинь гівгэрд манай хүн дуулаад. Тэгтээ арай өөр оранжрав шигтэй. Тэгээд бүр тэрнээсээ болоод магадгүй манай түшгэ мөшгэ чи бас нэг өрөлт мөрөлт авч усаа танк нэг бяцхан нэг тийм бяцгаа бас нэг дараа нь үйл ойлголцсон дараа нь тоглосон юм шүү. Тий, жогоо нэг тийм юм тоглосон. Тэгээд түшгээ чи бас их юу утаач. Тий. Иш яд намайг сумдаад лаажуудлаас. Би уг нь яг ч зүгээр годсон байхгүй. Сумлаараа тэгээд гараа авчихсан нэг чинь. Тэр игээ. 3 бүдийн юу учкад нар л юу? Тий. Уг явахгүйсэн байхгүй. Уг нь айгуугаа тайван өөр хөл бөм үзэл ингээд сумлагцаараа нэг үз явж исэн шүү дээ шүү. Тэгээс очиж зодолч. Ээгөө нэг зодолтоод их. Би нэг зодолт гэж байх. Тэгээд нэг халт нэг одоо тэгээ айгуу сайхан найзууд болсон шүү дээ бүр. Энэний зодолтч гэж байх. Гэхдээ энэ зодолохгүй. Гэхдээ энэ зодолохгүй тий. Зодолохгүй тий. Хамгийн зөв нь энэ ч бас зодолохгүй. Тэгтээ бас зодохгүй тий.
Янзын нөхөстэй шээс. Тэгээд нэг жижиг юм яагаад тэр тэгтээ Жижиг маань бодоод тэгээд ирүүлсэн. Тэгээд нэг дуунаас бодоод одоо Ер нь бол анх Аранжировскийн тэгтээ чи нэг арай өөрөөр хийсэн шүү дээ. ер нь бол анх бямба дуулсан байхгүй. Тийм үү? Анх бямба игээд бямба дуулаад тэгээд 3 мөдөнд дуулсан байхгүй. Тэгэхээр тэднээс болоод бямба дуугаа нэг цацаг багтан төрүүлж дуу игээл. тэгтээ ер нь бол би нэгээд 98 онд лөө 97 онд лөө 3 бүдүүний шагаа уучка Эрдэнэ гуравтаач танилцчихсан байхгүй Эрдэнэтэд явж байгаад. Тэгээд танилцж байгаа чинь энэ одоо эдний дээдлэлд нь бас нэг хамтлаг байсан юм билээ. Браво Kids гэдэг. Тэдний ингээд дуулдаг ингээд бөөнөрийн 38 таавж дуулдаг. Тэгээд Чинбаяр гэдэг нэг одоо биднээс ах нэг залуу зохиосон тийм юм билээ. Өгөн чойн мишүүлэг. Тэгээд энэ дуулдаг гэсэн. Тэгээд шагаа намайг хийчихсэн байхгүй чи энийг дуу болгох гээд. Тэгээд тэр дууг дуулаад дараа нь хол энэ чимээ нэг дуу байдаг шүү дээ. Тэрийг бас дуу болгох гээд. Тэгээ нөгөө 38 таавсаа бодоод би шагаыг дараад гэсэн. Одоо яах вэ? Чи дуу өгөөд дуудаа гаргаад ин буцаад дуулчих юм. тийм гэдэг. Тэгээд одоо чимний чинь бас өглөөд дуулсан чинь араас нь өстөд дуулсан тий. Тэгээд тэр чинь бас нэг Тийм үү тий. Хоёр тэгээд тэр дуу гараагүй л дээ. Холын чим миний гар. Биш нөө чиний явсан замаар тэр чинь хязгаар гарсан дуу юм бэ? Чиний явдаг зам бас дээр үү. чинь Яг юм тий. Тийм Яг үнэ. тэгээ 91 онд битсэн гэдэг нэг буян заяа гэдэг ах байлаа. Үгийн. 97 онд аяа нэрхэ зохиогоод 2004 онд би дууссан байхгүй. Тэр говьлтаа нөгөө евро говьлтаараа нөгөө бид нөгөө юунд явсан шүү дээ. Сонгуулийн сурчлагаанд. Тэгээ явж байгаа ирсэн чинь тэр дуу сургацсан биз дээ Эрка надад. Тэгээд Диджитал нэркас хойсон тий гэдэг. Эркас байсан. Тэгээд тэр дуу гараад одоо яг тухайн үед бас нэлээд гайгүй яваа. Тэгээ би чинь хамраа дагдсан дээр нэрэж тавиад нэг хэсэг явж байгаа хгүй. Тий. Түүнээс уг нь бол одоо ухаантайсан бол жил болгон дуу муу гаргаал тий хамтлаг ингээл явах цаг хугацаа бол байсан. Тэгвэл нэг 5 жилийн дараа нэг дуу. 5 жилийн дараа нэг дуу юу гэсэн ч үг юм тийм үстэй. Үнэ. Энэ бол уран бүтээлчийн үнэн өчөл юм аа. Тийм ээ болсон та. Харахгүй миний үнэ. Яг би түрүү та хэд хэлжсэн юм шүү дээ. Би энэ бөмбөрийн энд нэг студиуд байсан юм аа. Тэгээ эргэн арс өглөө 6 цагт ч дээ. Эргэн арс би бүр арамж очдөг байхгүй юу? Яас муугаа чимээгүй. Хаанаас гараад ирдэг. Яас муугаа чимээгүй орж ирдэг гэсэн чи энэ зогсож идэг байхгүй юм ба. Тэгээ зогсож идэг. Гал вишаут нэг дуу сонсгоод. Амар гоё дуу байсан юм аа. Тэ. Үнэхээр гоё дуус. Энд ч гоё дуулж. Үнэхээр гоё дуулж. Тэ би чинь өглөө байсныг чилгүй шүн унтаагүй хүч хэлэхгүй нөгөөдөгтөө сомлогдаад гараад нэг юм авдаг. Баялаа гэж тэмдэглээ. Тэр нэг юм тавьчихсан. Нөгөө дуугийн тэмдэглээд. Тэгээд наад чи ястаа ячаавна би юм ба миний өгшөн гэд тэгээд яг энэ тэгээд яг тэр өрөөс гарч яваад тэг 3 жилийн дараа бит хоёр уулзаж байна. Тэг 3 жилийн дараа бит хоёр уулзаж байна. Даад болцсон. Аална гэж гараад. Аална гэж гараад тэгээ аалга болцсон. 3 жил байхгүй. Одоо энэ ч бас тэрнээс ч бас нэлээд хэдэн жил болоод одоо яг алах гал орж ирлээ. Гэтэ би ямба бас гоё дуучин шүү үнэхээр яалтж байхгүй. Монд. Сайхан шүү. За та нэг хийх үү? Тийм яг үнэ. Өө за алим чи За би нэг зургоогоос нэг гоё. Би ч бас баг баримын шүү шүү. Бараг бармаа шүү. Бармаа хийж дүү. Баримын чигийг л дээ. Отгоо ч баримын баггүй. Отгоо бармаа жиж дүү надад. Тий. Энэ одоо сканч нэг дотроо юм мөсөн уул муултай юм биш үү? Өний цаараа би мөс хийцэн байна гэсэн чинь тийм юм байна. За. За хадацвэр энэ 2 дахь раундаа хэдүүлээ барьцгаая. За. Хүш бямба чи өөртөө хийсэн юм уу? Хийсэн. Алгасан. За. 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 Зэрэг барим энэ дээ. За зэргийн баярын мэнд. 3 сарын 18-нд одоо гоё. Тоглолтын дээр бас тий. Сайхан. Бүгднийг сурж бай шүү. Ирээрээ. Тоглолтын Крокус. Бэн тоглолт. Крокус гэх юм уу? Тий. Тоглолтын гоё сюрпризээс задлах боломжтой зүйлүүдийн задлуул яадаг юм одоо тийм яас үзэгчдтэй. Гоё сюрпризүүд. Одоо
нөгөө зочин артистууд бол мэдээж ирэх байлгүй тий. Зөндөө артистууд, зочин артистууд байна. Аа. Харсарнаа амраа ах байна. Аврах. Дижитал байна. Дижитал бүрэлдэхүүн нэрээ. Ном тастын дэги маань байна. За тэги. Эйкул маань байна. Аа. Мөнхийрэп. Одоо MC collection-ы Руна. Тэг нөгөө баяр цэнгэлтэй дуулдаг Амаа гэдэг. Ийм артистууд та. Оо гоё. Тий, манай Өчөөр нь манай цоомоо. Тэгэлгүй л яг тий. Одоо энэ ч одоо мистерийг анхны тоглоом цаамаа хөдлөхгүй бол энэ ч одоо тэгээд валарсан болох байх юм чи. анхны гишүүн нү. Анхны гишүүн. Дээр үед нэг таад нэг одоо санаж байна. Нэг юм нэрний л дуусаатай тэгдэг гэсэн үртэл ерөөсөө яг хизэж хинч зодтолж байгаа энэ хараагүй нэг тийм атманад байдаг гэсэн санаж байна. Домог мэдцээ аяа. Тэгэл тодгоос гэсэрэг. Тэгвэл яг түүний ерөөсөө хин нэгэдээ гар зурж байгаа юм. Хинч хараагүй байдаг. Би бол хүнийг бол харсаа гэсэн. Хүнийг бол хүний ер нь тэгтээ чи ийм гаруухан байж ягаад тийм нэртэй болсон юм? Ер нь тэрийг нэг тайлбарлаач. Тэр үе чи яг нөгөө нийгэм нь жоохон тийм л байлаа шүү дээ. Ер нь хасаагүй л дүүргээрээ баг гудмаараа орцорцоороо тий. Тэгэл үздэг тий. Жанчуулангаас юм. Тэгээд би чи бол нэг даруухан тийм томоотой байлаа шүү. Яг цаатаануудыг хийгээд байдгүй. Хамгийн гол нь тэгэл хүмүүс өөрсдөө болчихсон. Янз бүр болсон. Тэгэл нөгөө өөрөө хүмүүстээ зодтолдохоос илүү нөгөө дүүнэрээ хаваарийнхныгаа хамгаалаад хамгаалж байгаа царай л тийм. Өөрөө ерөөсө хүн мөвддгүү. Өөрөө би чи хүн Нөө хүмүүс нөөрэ ингээд гатгаж байгаа тэгээд Тийм. тэрнээс би чи тэгээд Хүнтэй өгсөхгүй юм чи. би чи Хүнтэй муудахгүй. Эндээс модохгүй. Энийг ч өгдөхгүй. Тий. Томатоо ингээд явчихдаг. Тэгэл нөгөө хаварын дүүнэрээ хамгаалаад хойд зүгийнхнээ хамгаалал. Тэгэл хамгаалагч нь юм байна. Тэгээд нэг мэдсэн чинь явсаар хагаад тав буудлын хүний болцсон байсан. Тэг нэг Хамгаалж явсаар одоо. хамгаалж авсаа. Тэгээд тав буудлын мен тав буудлын байсан шүү дээ. Хүүхд байхдаа. тийм үү? Тий. Тэг яриад байдаг шүү те. Манай чи энэ Зүгний байна гэсэн шүү. шүү. Манайх чи байхгүй 17 дахь сургууль шүү дээ. 17 дахь сургуулийн урдтал чинь юу байхгүй юу? Театрын байр гэж байдаг. Тийм театрын байр тийм. Дөөр хүүхд залуучийн театр гэдэг одоо ингээд театрын байр гэж байдаг байсан байхгүй юу? Одоо нэг өсөндөө бид чи баг нэг юм нийтийн байр шавхуу тэгтээ ингээд ажилчдын байр гэсэн үгтэй арайш нийт их биш. Тийм байхгүй юу? Тэгээ би тэнд төрсөн хүүхд байхгүй юу? Ер нь бол гарсан нөгөө юу гэдэг вэ? Суугуул юу Табуудлын уугуул тавдаараа бол 40 мянгатын суугуул гэх юм ааши тий. Тэгж байж хагаад манайх чинь 89 онд наашаага энэ тавдаар оруулах нь үүж гисэн байдаг хөөхгүй. Би нэг айгуу сандгийн манай хашаанд нэг ахыгч хоёр хүү ах хоёртой ирж ирсэн аахгүй. Одоо тэр нараа ахч гэдэг мунхарах тамах байдаг гэсэн. Оо манай аавын дүү. Тийм мохорох тийм. Та 100 бол ирдэг гэсэн аахгүй. Маавтагаа. Тэгээ би харчаад энэ жүжигч ах байна да гэж хараад өөрийг ч хараад хүүхэд нь байна да гэж тэгэхээр дараад нь инхийн манагийн гэлбэнд явж байхдаа тийм биш тэг. Ирдэг гэсэн аахгүй. Тийм. Жаргалан гэж охин мөх. Тийм. Андаа нөгөө хүн тийм. Тийм манай хамаатнууд. Та ч айгүй ирдэг гэсэн аахгүй. Тэгээ манайх чинь хойр нөгөө хайлаастууд эмээ өвөө их байдаг. Тэгэл хойно хайлаастаас уруудаал байдаг. Ер нь бол тэр хараарл бүүж өссөн. Баг бахад манай дээдэлд Тийм ялцгүй нут. тайны гэж нэг альбом байсан юм. Тийм шүү дээ. Хадгаж болсон гэсэн. Тийм. Тайна ч юм бол чиний үе юу? Чиш мэнс нэг ах байна уу? Чицэн үү? Нэг ах байна уу чицэн нэг. Тэр хэвцэл баг. Тэр хэвцэл баг. Тэр үед бол нэр яалч явахгүй тийм байсан уу байсан. Тэгэл нэг сайхан ялч байхгүй л тийм байсан. Нийгэмдээ орчин тийм л байсан байхгүй. Тэгэл одоо нөгөө нэг юу үсттэй нөгөө нэг од толхын өслөн тэр хаваар бол одоо тэгэл тэн дээр ч одоо ингээл бүх дүүргээс ирэн те нэгдүгээр ороод гуравдугаар ороод сансар тэгэл энэ 40 мянга хотын төвийнхэн те ингээл харин манайхан ч яад тутгуу хойноос тэгээд хайлаас 5 бодол хойд зүгийнхэн ч юм тэгээд чингэлтэй бид нар чи ингээл хойд зүгийнхээ очино тэгэл тэр чин нөгөө олон хүүхдэд цугсан газар зөрчилтөө гарна тэгэл тэр зөрчилтөнд донд тэгэл
мэдээж нэг зүгийнх юм чинь бинийгээ л өмөр нь хамгаална. Тэгэл тэр дундаас л тиймэрхүү юмнууд үүснэ үхээс. Тэрнээс тэгэл нэг ямар нэг юм булаацтаа эсвэл нэг хин нэгэн болох гот ч юм уу тэгэхээр тийм байхгүй тий. Тийм гоё ч юм уу яг л тийм чанга уу юусэн шүү дээ. Гэхдээ тэр үед одоо яг энэ шиг сошиал ертөнцөөс бол Бөө юм болж байгаа. Одоо нөгөө аюул болж байгаа шүү. аюул болж байгаа Тий. Одоо тэгээ нөгөө паркинг диско. Оо тийм тий. Диско ч. Одоо 90 усууд чинь 90 усууд ч одоо тэгэл нөгөө нэг зөвхөн цусаа гарталцаа тусаа гартал төвлөлтөд найзууд болдог шүү дээ. Тэрэн шиг одоо тэндээс чинь үсэн найзууд их зөнтөө шүү дээ. Одоо баавар байна тий. Баавар байна. Яг үнэ. Тэгээд манай энэ айстай байх юм байна. Ер нь бүгд ихгүй. Бүгд тэнд ингээд бүжиглээл байжсэн. Баавар өвтөс чи яалтчгүй бас яг залуучуудын соёлын төвдөө зодлолтоор танилцчихсан. Зогсоод анхан. Тэгээ одоо сайхан найзууд шүү. Тий. Тэрнээс нэг тодтолцсондоо нэг тийм буруу ч юм уу юм байхгүй. Нийгэм ялцгүй тийм л байсан юм чи тий. 90 оны үед бол нэрээ ялчихгүй тийм байсан. Бас Виставкийн нэг тийм сүрхий шоу болсон тий. Виставка. Виставк дээр бас нэг тийм сүрхий. Тэр Виставка ч юм бол яг Вестак болохоор биднээс арай дээш шилтэй. өмнө ихгүй. Өмнө Вестакийн төгсгөл хаваас л бид нар орж ирэл энэ залууч. Виставка гэж нэг юу вэ? төслөөс чинь од болохоос чинь топ 2. Тэгэл нөгөө Сомын төв парк гэл юм. Виставкаас хоош юм. Өнөөс өмнөх чинь болохоор Виставка явчихдаг гэсэн. Тэгтээ нэг юм ялцж байхгүй ингээд Манусын үе бол нэг тийм ёстой нөгөө нэг амьд үлдэхин тул гэдэг шиг тий. Яг нэг юм үе тий. Гэхдээ бид хоёр зодлолоо гэх тийм ээ. Ямар нэгэн тийм цагдааг асуулахгүй. За цагдаад баригдлаа гэхэд цагдаа нартай шийдвүүлээд аль энэ өрөө нэг сайхан шал угаагаадах гээл. Шалын угаагаад сайхан тэрвэрлээ найзууд болоод гардаг үе. Тийм сайхан. Тийм. Нэг бол төцхөнаа гэл тий. Тий. Санаатах гэл. Сүнэт жагаад. Мэнийг санаатах яг яах гэж байна. Мэнийг санаатах. Хин садтай үзээд байгаа биш үү? Үзээд байгаа юм шиг тэгээд Шалаад их угаалгадаг байсан та цагдаа. Яг шиг. Зарим нь бол пар мата галаа шүү дээ. зарим нь Паартаа бүгдийн зүгээр ташраар нь бороход бол Тий. явцгаа гэж өгөө гаргачих тий. Тийм байсан үү? Тийм шүү дээ. Сайхан шал угаагаад тэгээ явцгаа тарцгаа. Тэгээд нөгөө зодлцсон муулцаа хоёр чинь сайхан тэрвэрлээ найзууд болоод сав. Нэрээ яг зүгээр яг нуулгүй хэлэхэд яг хамгийн сүүлд яг цагдаатай хэзээ оролцсон бэ юм. Удаж байгаа баха. Би бол их удаж байна. Удаж байна. Би бол нэр баг мартчих юу ч үлээ. Тэр үед бол байнгын байдаг байсан шүү. Байнгын шүү дээ. Байнгын. Тийм байнгын. Одоо юуг нь удлаа. Тэр үед бол байнгын үүсдэг. Зүгээр ингээд явж ах чинь одоо нөгөө манай хорооны цагдаа маань үзэр чинь юу гэж залбираа одоо хараач гэж шилдэл. Зүгээр явж байгаа. Сон тэр хорооныхоо сахилаас тэр ингээд бүгд айдаг. Бүгд Эмээдэг. Тий. Годон дээр өдөрт ингээд бөөнөрөөс зогсож байгаа хорооны цагтаа байцагч гараад ирэхэд пиркэж цухтаадаг юм уу? Гэс алга болдог ч юм уу? Тэгээд нөгөө хорооны цагдаа чинь хажууд нь туслагтай болчих. Тэрийг нь хараалаа бууны нохоо. Тэр нөө. Бууны нохоо гэдэг үг чинь нэр яг тэндээс гарч ирсэн. Тэндээс гарсан баг. Тэндээс гарсан. Тэрний доо бидний бацаан баг гарч ирсэн. Үгүй яахгүй. Тэр нөгөө нэг бууны нохоо муухай хэлцлээ. Тэр чинь нөгөө цагдаа болохын тулд Болох гээд тэр хавийнх нь нөгөө болж бүтггүй байгаа хүмүүсийг аваач нөгөө цагдаад хэлдэг. Тэрээс нөгөө ч нөө одоо ингэ бодох бараг дадлаг хийж байгаа. Жохоо хүүхд байгаа байхгүй. Тэгээд тэр ингээ бүгдийг хавуулчихж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бууна нохоо. Нэр ингэ чамд харадсан чи юус хөвшөрөхгүй юм тийм бас нэрээ. Яг юу яагаад юм те? Тэгтээ бас Чи юу оорох тийм те бямба нэрээ. тэгтээ бас жохоо санаа мана шанх руу гарсан бас. Шаа. оор багтай манай ч аюу Бямба нэр оорохтай те. Би сая гэрмэд ажиллалаа шүү дээ. Энд чи одоо яа хэвээр байгаа даа л. Тэгтээ одоо манай ингээд хамгийн анхны хүнээ бас бүр овор багтаа бас тийм. Үнэ бас л яг хэвээрээ л. Хэвээрээ л байгаа юм. Анх ингээд танилцахад нэг юм ийм л ах байсан. нэг юм гой залуу байсан. Тэгэл сүүлдээ ах гэдэг мэдсэл те. Бог нь. Хар болтойтой байсан Тэ? те. Хар болтой одоо. Тэгээд нэг болтойгоон юмсчих их юм сериос нэг хүн шүү дээ бас. Тийм serious. Биш хүнээ чи нэг хаяа бүр амар юм их оронч
тийм пост мост тавиад байдгаас одоо болцсон байна тий. Соолт болох гэдэг. Яг нөгөө Доохол болохгүй. Тий тавьд тий. би чинь Амар орж байна шүү дээ. Эвгүй орж байна. Хуг муга мандуулаад хамсаа нэг амраах шиг. Тэгээ яг тавьдаг үе нөө штэ. Одоо нэг улс төрийн нэг жоох нэг эвгүй юм ингээл амар юм болдсон штэ фэйсбүүкээр те. Тэгэнгүүт манай яг амар юм тавьдаг байхгүй. Гэхдээ ер нь хүн ингээд яг нэг гадагшаа яваач юм гадаад нэг хэдэн жил амьдарч амьдраад ирэхээр ялцгүй цаанаасаа нөгөө эх орон гэдэг юм чинь шал өөр сан. Тэндээс үүдэлтэй ингээд бүр эх орон гэдэг зүйлийг нөгөө нэг жинхэнэ утгаар нь мэдэрчдэг байхгүй. Тэгэл би ч бүр ингээд амар байдаг байж байгаа сүултээ заацаа. Одоо яах гэж байгаа юм шиг ер нь жоохон болцсон. Тэгэл нэг ер нь бол ингээд босоод тэ тэмцэл гэл явж марч юм шиг санагдал. Тэгэл зааш гэж. Тэгээ нөгөө гад яг нөгөө тэр соёлтой газар байж исэн те. Тэгэл Яг энэ дэрэнгүүт одоо харж л ахаас та тий. Тий. Улс орны уул хөгжөөд мандан бадраад явахыг харах сайхан байхгүй. Ингээд бадран дараатай тийш болохгүй тэгэл. Болохгүй байгаа юмнуудыг харахаар ингээд уур уурэл. Янз Чи нэг тугаа аваад ганц нэг талбай Энэ орсон. юу нэг чигшаад цуглаа юу болон тэрэн дээр нь Google очичдаг байлаа шүү. Тэгээд Google очичдаг байлаа тэгэл за. Яг ч бас яах гэдэг. Тэр сүүл Хамгийн гол нь зөв жигсаалт юм. Буруу юм хийхгүй. одоо нөгөө нэг Тийм ээ. тийм. Тэгэхээр нөгөө жоох ихтгэл алдарт юм байлээ. Одоо ингээд нөгөө яг ихтгэл үнэмшлэрээ ингээд очсон чагсаал нь яг тийм биш байсныг нь мэдээл тэгэл гэдэг байхгүй. За. Тэгэл чагсаал болон гутал нь очиод тэгээд судлаад энэ худлаа юм байна гэдгийг нь мэдээл дэмжихгүй лайлаа гэж яваад өгдөг ч юм уу тийм байхгүй. Ер нь бол одоо энэ чагсаалууд яг тэгж явдаг болсон. Цаанаас нь даалгавартай. Даалгавар хүн гутал нөгөө гүдэг нөхдүүд нь гүдэг. Тэгээд бол чагсаал болдог. Тэгэн гол тэднийг бид нар мэдэхгүй сэтгэл зүрхээрээ дунд нь гүгээд хүч нэмэдэж болохгүй байхгүй. Тэгэхээр зүгээр хараал шүүгээд байж байгаа. Гадаад одооны нийгмийг бол юу гэж бодож байна? Одоо ингээд бөө юм болоод ч сая одоо өнөглөө босоод ирчих баах юм л. Яс юус. Мэдгүй нөгөө хүүхдүүд бие бинаагаар нэрлэгсэн барьсан зод мод жоо бичлэгүүдийн тавиал тий ингээл янгот нэг амар нийгэм байгаад байгаа юм шиг. Тэрийг харахаар Энэ сошиал шиг яг нэг хор уршигтай зүйл нь яг тийм байгаад байгаа байхгүй. Хэрвээ сошиал байхгүй бол бас гайгүй л дээ. Тэгтээ хүний хүүхдийг нэг сургууль сурж байгаа ч юм уу ангийнхаа хүүхдийг ч юм уу бие бинийгээ дээрлэхнэ гэдэг бол байж болохгүй. Тэр хамгийн амар нь бүр хандлтын төлөө юм. Тийм хандлтын төлөө Тэр тийм ч ингэж юу юм бэ байж болохгүй шүү. шар тий харин одоо юм сонирн байгаа зү. Тийм. Хандлтын төлөө тийм бичлэг хийгээд ингэж тавина гэдэг бол тэр нь бол солиор шүү. тэгж болсон бол яалчгүй солиор л байна. Тийм. Аимшигтай. Яг тэгээд нэг одоо ингээд бүх зүйлүүдийг ингээд нэг саашаалттай тал нь одоо яг нэг манусын үед мөд бол өндөөл одоо ингээд одоо зохион па гэх ингээд бала юмнууд болж л байсан. Тэгтээ нөгөө сошиал ертөнц байгаагүй учраас тэрийг нэг ингэж хүмүүс мэддэггүй те ингээд өнгөрчдөг те. Ойр тойрондоо л ингээд мэдээл эсвэл бол хохирогчийн тал нь мэдээл өнгөрчдөг те. Тийм байлаа штэ. А одоо бол нэг бас нэг саашаалттай тал нь бол тэрийг ил гаргаж ирээд тавиад хүмүүст жигшээгээд тийм ээ хүмүүс үзээд тэгээд тэр дараагийн үйл бодлуудаа бас хязгаарлалт болох юм болов гэж бодоод шүү дээ. Таны асуулт нь зүгээр хэлсэн. Сүүлдээ би ч нөгөө нэвтрүүлэг ингээд зүгээр. За нэг барьцаараа. За Би ч ерөөсө чиж одоо баг гэж бямбач одоо баг сүн төшгч болоо явчихж байгаа юм шүү. Аль урд дотоо нахаа. Зээ. За тэр. найзуудтай ч гэсэн сайхан тоглолтод нь амжилт хүсье бүгдээрээ гоё хичээгээд ард нь гарцгаая. Яг үнэ. За баярлалаа тавина. Бай. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршин алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршаан. За энэхүү Жанчивлан Аршаан бол одоо бидний аав ээжүүд өвөө эмээнэрээс ахуулаад одоо хэрэгж заншсан бас
гайхалтай аршаан байгаа. Хотоод гидс болон за одоо тэгэл одоо тэ энд чинь ингээл цүсний архаг өрөвсөл за одоо нарийн бүдүүн гидсний одоо гөрөвлзөх хөдөлгөөнд сайн, хоол шингээлтэнд сайн, за мөн одоо тэ сархад хэрэглэсний маргааш нь бол шар тайлах одоо гайхалтай үйлчилгээтэй ийм аршаан байдгаа. Тэгээд халамж байрны нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран ажиллагч Жанчвал аршаан. Одоо тэг бэлтгэлийн ажил байна. Одоо нэг бас нэг 2 гоё дуу гарах гэж байна. New song. Шинэ дуу гарах гэж. New song тийм ээ. New song. Одоо хамгийн анхны видеог ч одоо энэ хүн одоо дэлгэцээр нэг гөө гэж тавьчихсан шүү дээ. Гэхэд арай томоогүй юу гэдэг. Галанаач арай томоогүй юу. Боломжтой өнгөрсөн байна. Нэрээ тэр үе бас гоё шүү. Манай цогооч нь одоо тухайн үед клип хийсэн цогооч нь Австрал амьдарч байгаад одоо Канадад амьдарч байна. юм яаж. Тийм үү? Одоо гадаад байгаа юм шүү тэр хүн. Тэр гадаад байгаас очоо. Канадад байгаа юм уу? Канадад байгаа. За. Гайс миг ахта зүг байгаа юм шүү. Оо яг үнэ. Тэ? Энэ Украин нэмэр яг Украины одоо яг артизан гараар үйлдвэрлэдэг юм. Нэмеров гэдэг арх юм. Тий. Чанартаас. Смирнов гэдэг шиг тийм. Тэр шиг. Нэмэров. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент хөтлөгч Zebra Select компани оруулж ирдэг. Хэрвээ үзэгчтэй хамтарч ирэхэд юу шүү. Яг Nemarof-ыг яг оригиналаар нь авъя гэх юм бол энэ дээр QR кодын тав заавал уншуулж шалгаж байгаагаараа гэж хэлье. За удахгүй. Алло хондоноос суларсан байна. Суларсан байна. Суларсан байна. За би яваа. Би Бэка тасгаар авчих харин амар юм шиг. Та өнөөдөр нэг амрахгүй. Тэ? Ямбага Барменаар авчмаар юм шиг. барменаар авчвал Тэ. Чанзо танаа хамт сүйд ордог чанзо ч сая нэг дахин эдэн хилтгэхээ зарлсан. Тэгээд дахин чимэг болчлоо тий. Юу камбэк хийгээр ирээд үү? Тий. Юм хийж байгаа гэж. Тавьчих юм уу? Зооч. Тэ. Тэгэхгүй бас хаагаад шүү бид нарыг. Бид нар чи нэг тийм бэйтэй юм шиг үрдэж ижихгүй хүмүүс шүү дээ. За Nemarof. За төлөө. За төлөө. За. Энд чинь бол өстой яг чанган биш үү? Тийм бод. Яг чанган. Чанган шүү дээ. Амар Тэр мэдээ шиг. Руброко гэдэг чи гоё юм байна. Зубровко ч нэг юм шиг. Яг уу гоё. Амт нь үртэй. Хатуу байна. Зоброко чарн зүгээр юм байна. Дажгүй юм. Уудгүй хүн ингээд нэг 2 3 татах бас их характер яахгүй. Тэгээ амтгал хөдөлтэй амт нь их гоё юм шүү дээ. Зөвхөн орчин. Энэ бол өстой яг Энэ бол амар юм. За Ямбагота улс хувьсгалд юу хэдэн жил уу? Би ч одоо ер нь бол бас олон жил зүтгэсэн шүү дээ. Байлаа бай гоё. Багасаа бас байлаа өтөрч бас. Тэгээ байлаа одоо байлаа өтөрч дамбад байсан шүү дээ. Хоёлоо. Хоёлаа юу? Тий. Байлаг их жоохон эндэлт. Манайх жоохон эндэлт. Тэгээ би тэгдэг байхгүй. Тааралдаад гад. Өө нүгээгүй юу гэд. Тэгэхээр байлаа тэгдэг. Ха чи нүгээгүй л угаастай гэд. Тэгээ байдсан чинь нэг өдөр алгуулчих байлаа. За. Тэгээ би нэг доош харж байгаа тав гээд нэг гиз мөргөөд ингээ арсч байлаа нэг тэр юуны 16-гийн байрны гадаа. Тэгээ хөө сайн мөн өгч. Би энэ ч байранд орсон шүү дээ. Тэгээ нүүсэн ш нэр өчөө. Тэгээ би нилээс үлд би нүүсэн баг. Хэдэс. Лабд. Байлгаж бас. Одоо ер нь хойдлын таван бодлын хашаа дээр чи байд юм уу ер нь? Зараад явчихсан уу? Тийм байхгүй. Тэгтээ нэг юм Хүнийгээс нэг том ашаа. насаараа ингээд амьдсан та тэр тийг санагддаг юм яа. Ингээ хүүхэд нас тэр тусамж тэр чигээрээ ингээд өнгөрсөн
тэр үеэр ингээд амар гоё гэдэг тийм. Би хаа явчих тийм. Одоо шин лагер явахдаа л яг тэр гудмаараа ингээд ороогоод ингээд явдаг шин. Би бол яг зорж очив. Зорж Зорж очиод яг амьдчээсэн хашааных өмнө нэг 10 минут болдог байхгүй. Амьдчээсэн хашаага байшингаа хараад яг нөгөө тухайн үеийн гой дурсан. Яг үнэ. Годамжаа дээрээс ингээд өргөнөөр харахаар чинь айгүй гоё. Амар гоё. Үнэхээр гоё юм билээ. Би бол байнга очив. Байнга ч байх. Яг ойрхон байлаа шүү. Манайх ингээл манай хойдлын хойдол 50 гинхтэй. Ингээл доошогоо ингээд ороод гууд эднийх ч бүр ингээд Хүнийг их ч болохоор занахаа урахгүй. Зам Түшгийг ихтэй адилхан ойролцоо тийм. Тэгээ яг зам дээр тий. Тийм замын доотлол байсан. Тийм. Түшгийг их тань хоёр ч нэг ойлцоо байсан. Түшгийнх чи манайхаас хойш. жоохон дэшээ. Цомог их ч болохоор дээшгээ шүү. Цомог болохоор дээшгээ. Дээшгээ шүү. Бодлоо. Яг үнэ. Та хоол мод идэж байна. Хоол бол үнэхээр тасархай амттай байна уу? Тийм байна. Гэхдээ эдний хармаасагийн хоол болсон чинь янзтай. Янзтай. Надад бол яг энэ шин шүлэг бол бүр дахиж гоё халаалгаж байгаа юм санагдчих. Гоё гоё. Янзтай юм. Янзтай. Яма миний шин саада шинэ ор модель гаргаж байна. Соло нэг ганц нэг дуу хийсэ. Тэрнээс Бос. одоо нэг амар нэг идэвхтэй нэг тэгээд нэг яасан юм байхгүй. Одоо харин нэг хамтлаг жоохон топ мохтой гэх бид нар ч байна идэвхтэй. Явцгааж байна. Энэ ямар ч сан тоглолтоо нэг амжилттай болоо гаргачвал бас олон жил бас дуу хуур гэж явлаа штэ. Үнэ. Тэ? Үнэ. Гэхдээ ингээд ёстой яалтч жоохгүй ингээд нөгөө бага юм нөөс би сайн нөгөө гудамж асуудагтай яг адилхан багтаал ингээд уран бүтээл хээ ингээд хүсэж мөрөөж гисэн энэ юмнаас хүн чинь ер нь салдгүй юм шүү. Тэг ер нь салдгүй байна. Яа салахгүй юм бэ? Одоо бид дөрөв чинь ингээл нэг дөрвтэй юм хийгээгүй ч гэсэн ерөөсө байнгын холбоотой бид дөрөв чинь. За дөрвөлээ яах вэ? Юу өөх вэ? Яах вэ гэж ерөөсө салаагүй бид нар. Хүмүүс бол одоо энэ хамтлаг байдаг ч юм байдгүй ч юм уу таарсан Нэг болчихсон гэж бол бодож их байгаа. манаагаар мэддэг ч юм уу. Тийм. Бид бол бид дөрөв бол ерөөсө гээл тий. байнгын холбоотой ингээл уулзаал байж идэг. Өөр амсаж үзег хоол байна. Энэ бас их гоё юм байна. Энд чинь нэлээ дуусгах гэж байна уу? Нэг гоё. Санагдаад Тусгай. дуусах. Тусгай нэвтрүүлгээ өргөжлүүлж байгаа би энэ 10 юм шиг. Асуултаа асууж Ярьж байгаараа гэдэг. Тэнцээ. Асуултад тавьж байгаа юм. Нэр нэг яг хажуудаа яг энэ тустай очиж амрын биш үү те өмнөөс ингээд яригээл ингээд. Тэгээ би ч уран бүтээлээ ингээд дандаа томчуудтай хамтарч ажилласан гэхэд ямар томчуудтай гэх юм бэ гэдэг. Эренчнээ даанум дашдэрч нацагдэрч ташгүй гал баяр. Тэр бас нэлээ бас томчуудтай ажилласан байхгүй тий. Тэгээ нөгөө нэг 38 тав чиний хамт зам клипнүүд байна шүү дээ. Тий. Тэгээ инхи манай эдний чи үзэнгүүт одоо бүгдөө байждаг шүү дээ. Тий. Тийм. Тий клипүүд нь тий. Тэгээ клипүүд дээр тий. Одоо ингээд нөгөө нэг бүр ингээд видеонуудыг ингээд сайжруулдаг. Инхи ванаандаага тэгтээ дахиж сайжруулж хийлүү банаха. Хөөсөн. Хийсэн шүү. Гүрээ ахтай хийсэн шүү. Клип юм уу? 16 юм шаа. Тийм үү? 16 Зүгээр би тэр үзэг юм байна. Тэгвэл одоо баг 2 клип хоёулаа байгаа юм байна тий. Шинжлээд хийсэн шүү дээ. Хуучны дуунуудаа одоо хуучны дуунуудаа бүгднийг шинжлэгдсэн. Клипнүүд нь орсон. Чамдааг нэг дуу байдсан шүү дээ. Тэр 6 дахь тоглогч гээд киноны дуу болсон. Сая олон жилийн дараа тэр дуу одоо клиптэй боллоо шүү дээ. За энэ нөгөө юу юм байгаа юм. Бямбата яг чи манай аав ингээд тийм хүн бизнес байна. Гэл хэрвээ дууч байх юм бол дуулаа гэдэг. Хэрвээ ярам нэг жоохон шүлэг шулаа гэдэг. Тэр уламжлалыг би авчихсан. Би ингээд бямбат харахад дуулалмаа санагдаад байдаг. За ингээд найстаа сайхан энэ ирчүүдийнхээ сайхан баярын өдөр бас гоё айдуу өргөвөл
гэж аахгүй одоо ингээд халамцсан яриа нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаа тий. За тийм. Мэддэг дуу охин бол араас нь төрчж болно шүү дээ. За ямар дуу болох вэ? Хүний дуу бол одоо энэ чи юундарч тийм. Ямар ч юм урамтай л Хотлоо тоолж байгаа. Нэг ахын тухай дууны нэг бадаг тахилтыг явуулчих. Тэгээд манай аав чинь нөгөө жанжууд барьж байгаа одоо ташгүй гоё танаа тэр чинь найзууд байсан бохгүй. Тэр үед нэг би нэг тэр хэдтэй нэг наадан үзчихсэн. Тэр чинь талбай дээр уулзаад. Тэг ингээ айрыг аваад тэг талбай руу студион руу ороод нөгөө чинь гоё. Би жанжууд барьж байгаа хурууг нь хараад энэ тал дээр нэг хурууд. Тий. Нэг илүү ороод. Өөр хуруу байдаг юм шүү дээ гэх. Тэгээд тэгжсэн тийм гоё юмуд байдаг. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь ингээд үе тэ дамжиж одоо найз нөхөрлж явд юм шиг бас санагддаг шүү. 10 дунгой хөвгт байна те бас. Оо яг үнэ. Тэ нэг хүн байдаг шүү дээ нэг. Ой хоо мэдээ шүү дээ. За тэгээд ахын тухай нэг дуу. Чиж дуу ярих гээд байгаа юм. Дуулнаа. Шилээ зөв. Аа. Юу сон. шилээ зүүж байгаа орно. Шилээ зүжиж. Яа. Яа. Угаа хатан. Үгүй биш. Юу яа гэм нэг ая тавьж байгаа. Энэ ороод ирлээ гэж. Ваа гэж. Ай болчихлаа гэж. Ваа энэ ороод ирлээ гэж. Цогштой юм. Хүн тавьж байгаа. Аян тавьж байгаа явч тэ. Тэг. Аз шаргалыг бусдад бэлгэлжээ. Аж саналгүй холдоод явчихтаа. Өгөөмөр сэтгэлийн болог ондруулсан. Өндөр хүндлэлт ах минь та. Итгэл алдарч сэтгэл унтхан. Энэж ухтах ах минь та. Илчит нарны бүлээн туяашиг. Эвэжид бүлэт сүлэх ах минь та. Сайн сайхныг бусдад өгчхөө. Санаа амгалан төвшин сууdaa. Тусын сэтгэлийн сүхөрөөсэй. Тогших хэморт ах минь та. Итгэл алдарч сэтгэл гомдхаа. Энэж ухтах ах минь та. Илчит нарны бүлээн туяашиг. Эвэжид бүлэт сүлэх ах минь та. За Энэ дуу шүү дээ. Энэ баггүй юу? Энэ дуу ахгүй юу? Энэ дуу ахнаа гэд тэгээд одоо өнөөдөр уулзсан шүү дээ. бас олон жил алах гад явлаа. Энэ баатна гэдэг тэгээ одоо. Тэгээ өнөөдөр уулзсан чинь тэр чинь. Яа. Тэгээ энэ чинь Монгол Улсын урлагийн гавьд төгтөн хоо их хоёр гэдэг ах байдаг шүү дээ. Хоо ахын ай өг нь одоо бас маш олон дууны үг бичсэн гаа учрах гэдэг байдаг шүү дээ. Монголын бас гоё. Гоё дуу. Яа. Энийг сайхан Гэлсэн үгүй. Зүрс цацагдаагүй дуу шүү дээ.
Бас амар дуугаас. Аадаг агаараа тэгэхээр яг үнэн байгаас таа. Яг тэр үед тэгээд загаач. Алсын өгшөө гэдэг өнөдөр уулзчих. Ой. Супер юм. Гоё тийм гоё. Одоо ахад хүрхий би нэг зодч гэдэг заа. Нэр ёстой. Цацгаас зодч хүсээ. Харин Цацаг бол гэдэг. Одоо бас нөгөө юу байгаа ш нөгөө дүүгийн тухай бас нэг дуу байдаг ш тий. А тийм дүүгийн тухай дууж байгаа цацгдсан л да азар. Чиж байгаа юм шиг. Игчийн тухай дуу гарааг байгаа. Ерөөсөө ингэ бүгдөө байдаг ш надаа. Тэгээд игчийн дуучин болох тэр одоо бүр киноны дуу байхгүй. Игч гэдэг киноны. Тэр кинон зохиол мохиол гарцсан тэгээд одоо тэр төсөн мөнгө шийдэгдэл өөр гарах юм шиг. Тэгээд дүүгийн тухай дуу болох тэр Америкт байж байгаа нэг айгүй тийм хүмүүс тусалдаг нэг ах байсан юм байна. Тэгээд тэр ингээд тусалдаг байж байгаа өнгөрцөн тэгэнгүүт их чин дүүдээ зориулаад тэр дууг ингээд хийлгээд тийм ч ингээд тэр клипийг хийгээд тэр дуу цацгдсан байл. би одоо яг санчлаа байна. Ингэсэн баггүй юу? Яг саяны энэ дуу чинь ганцхан ахын тухай дуу байсан баггүй юу? Тэгсэн чинь батг болгоно болохоор ах гэж орж ирээд, ягч гэж орж ирээд тэг ингэж явсараа би санаж байна. Тийм. Хоёул нэг яриа байсан. Тэлгүй байгаа. Нэг тийм тэлгүй байгаа. Тэгэж явж байгаа сүйдээ амьдрал гэж дуусъя гэдэг нэг амар шатаад нэг яриагүй юу? Тий. Тэгээд тэгэхэр болгоод энэ дууг Тэгэхээр болгоод өөрчлөе гэдэг. тий. Тэгээд өнөөдөр уулзч байгаа. Тэгээ өнөөдөр уулзч байгаа. Сикка тэгээд ярьсан юм шиг таар болно тий. Энэ гоё дуу. Яа клип байхгүй. Клип. Тий. Тэгээд клипийг нь бол би бол ингэж бодчих. Одоо ээгийн ах гэд манай хүнийг ах байдаг хгүй юу? Аа. Ээгийн ах гой зориулаад гоё хий гэл ер нь бол тэгж боддог хгүй юу? Ер нь тийм бол яг гоё таарах юм шиг санагдаад байдаг хгүй. Тэгээд тэр нь ингэж маш олон хүнд Ийг ахиж одоо маш олон хүн мэднэ. Айгүй олон дүнэртэй. Тэгээд яг л бид идэж чинь. Оо бид нар чи эрхэлдэг байсан ингээд. Хэлдэг байсан. Орохоор яг л өөрийнхөө хүүхдүүд чинь ингээд амар ингээд хоол моол ингээд хийгээд тавьчихдаг тийм. Тэгээд тэрүүн төлдөөс нөгөө ингээд өөртөө зориулаад ингээд аяхан тэгээд тавьчихдаг. Бүр тийм айгүй мондөг ахтай байсан шүү дээ. Тий. Тэгээд бол ээгийн ах гэдэгс чинь бас яг дүрс хийж байна. Тэгээ яг одоо ингээд яг өдрөл үзэж байгаа дээр ингээд сага хүнээ хийгэр боллоо шүү дээ. Хүнээ ам асуу явтаа. Зүг ээгийн ахтаа зориулаад гоё тий. Тий. Тэгвэл их бас хүрх байх гэж бодож байна. Танах чи юу олоолаа юу? Ээгийн ах чи хиддэг юм бэ? Олуулаач тань байх чи. Олоолаа. Ээгийн чи хамгийн том нь байхгүй. Тийм. 7 би чинь 7 8 ахта 3 ихчтэй 1 дүүтэй. Тий. Одоо баха. Маш өнөр юм биш үү? За. Чи айлга ганцсан. Би ч дээр ахтай, ихчтэй, дүүтэй. Ерөөсөө бас бүгд байгаа. 51. Би чинь дээрээ 5 ахтай ганц ихчтэй. Манай ганц өнөр юм байна. ганц ихч маань одоо ганц ихч маань одоо манай хүнээгийн жижиг ахтай их найз байсан. Өөр их найзууд байсан залуудаа. Танах би чинь 3 хүчнийг ахтай. Матушка. Би зайл юм баг. Тэгээд сайхан нэвтрүүлэгт орж ийн 5 ахтай Сайхан байна. ганц ихчтэй дүүн хайртай шүү. тий одоо бас тий Эрцэргийн баяраар бас ах нартай. Чин бас гоё далин болчих чинь. Айгуу гоё боломж өгч чинь. Чин гоё нэвтрүүлгээр орж ийн. Тий. Баярлаа. Ер нь шүү дээ ингээд за одоо мэдээж Эрцэргийн баяраар сайхан ярилцсан сууж байгаа юм чинь эрчүүдийн нөхөрлөлийн талаар ярихгүй л бас болох баг. Тий. Ер нь нөхөрлөлийн талаар юм гэж. Зөвхөн хүнийг бол ер нь гадарч ирдэг юм гэдэг хүүхдээ нөхөрлөлийн юм гэдэг. Нөхөрлөг бол маш юм бүр ингээд бүр гүн утгаар нь аваачиж. Нөхөрлөг хүм болов гэж бодож байна. Нөхөрлөл яг бай тэгээд нөгөө хаан тааралдаад тий. Хаа хүртэл явж байгаа. Тэргээрээ цаг хугацаа урт богиноор шийдэгдэх. Би бинтээ бол ер нь зүгээр бинтээ үнцэнтэй байх нь л чухал. нөгөө Би нэгээ хүндэлдэг, ойлгодог, би нэгээ хайрладаг байх нь л чухал. яаж ихэлсэндээ биш.
Яаж Гоёхын тал шүлэг тэгээд Дэн шүлэг байдаг шүү дээ. Тий. тэр чинь бүр яг оноод хэлсэн тийм. заавал нөгөө олон жил нэг хүрсэн гэж сайхан найзууд бас байх биш тийм ээ. Хожим хаан бас гоё нөхөрлөөд гоё найзууд болсон хүмүүс зөндөө байх шүү дээ. Тэр үлдсэн хугацаанд яаж дуусах вэ гэдэг бас л нөхөрлийн гоё үнц юм хугацаа. Би бол бас тэрийг бас аюу гоё өгч өгдөг. Эхэлсэндээ биш дуусгатаа. Бид нар бол угаасаа яг бүр баг их. Тэгээ яг миний хувьд зүгээр найз гэдгийн хувьд бол эхэлсэндээ биш дуусгатаа л гоё шул гэж хардаг. Гүмээ юу шүү. Тэгэл яг энэ олон жил ингээл явсан хугацаа чинь нөхөрлөл баггүй. Тэгэл гоё. Тэр дунд би энэ яг ямар хүн гэдгийг хаана холоос хараад говцныхын сэмэрхийг хараад таньдаг боллоо шүү дээ. Тэгэж одоо тэгээд энэ бол гэтээ нэг одоо нэг юм гутарч мутраад нэг чадахгүй байдаг байхгүй одоо юм хөдөлгөөн жоохон амьсгай гэж байгаа дээгүр. Тэгээ нэг юм бас уйлд уйлчмаар байдаг ш заримдаа бас тий. Одоо бол нэг тийм юм байхгүй байх нэг сонио. Энэ одоо ямар өчтэй юм гал. Насны. Уул ойртол баймаар юм. Уун бол нулимс хоол унд холдоод ойрч мартаад айгу тийм болсон байдаг шүү дээ. Ойртол. Тий. Тэгээ таймнуудаа ингээ хоёрдоо ингээ заримдаа явж байхдаа ингээл өвдөгний нүдээр гатгаад байна гэдэг. Тийм ээ. Тэгэл заавал нөхөрл гэхээр нөгөө багын Тийм шүү. Аавал тэгэл нэл хар багасаа байгаа одоо хүртэл явж байгаа даа биш. Хизээ Энэ олон жил хизээ шаардлагатай сонирхол зөндөл хүмүүс таарж байгаа. Тэгэхээр би бол зөв өөрийнхөө харж байгаа болохоор одоо ингээл зөндөл найз нөхд байгаа. Яг тэр он цаг хугацаанд л байдаг юм бэл. Биднес ч өргөлж байна гэж байхгүй шүү дээ. Яг тухайн үедээ гоё тэдэн онд ч могой найзууд байсан. Тэгэл тэрийгээ дараад нахад миний найз шүү гэдэг тийм. Тэрнээс хойшлоо дахиад маргаашнаас дахиад шинэ хүнтэй танилцсан шүү дээ. Тэр болгонд л ингээл тэр бүгдээ гоё тийм найз зөв байсан, тийм байсан гэж хүндлээл тэгж явах нь зөв юм билээ. Ер нь бол хэн нэг одоо юу гэдэг тэр юм шүү гэх нь бол одоо тэгээс үлдээж тэгэхээр болж тийм билээ. Тэгээд таагалдаад инээлтэл тий. Гоё юм жоох ярьс гэж өнгөрөөл. Тэгэл эргээгээ тахад бүх тэгэл найзууд байсан баг. За олон хүмүүстэй болж байна юм хаа. Яг ч юм. Тэрсгүй. Би 2 хүүтэй. 2 хүүтэй. Хүнээ. Нэг. Би ч бас 2. 2 хүүтэй. Тий. 2 хүүтэй. Тэгээ бас гоё гэр бүл мөлтөө болоод бас шал өөр болсон галаа. Өөр болсон галаа. Томоожоод. Тэгээ бас яг одоо энэ юм дээр ингээд бас нөхөрл над дугаа бас хамт одоо энэ он цагийг хамт цуг тий. Нэр төртөөгөр одоо хамт байсан таа басхийн төлөө тийм ээ. тий. Аж аргал эрүүл хийх үсээ сэлмээр байна. Яг энэ тоос одоо энэ нэвтрүүлгийг үзчихвэл бас ээжтэй бас хайртай шүү гэж нэр. Ээж одоо миний урлагийн хүмүүсийн өмнөөс байнга одоо энийг хөө чадна гэж тий дэмжиж нэг насаараа нэг тийм хүн байдаг тий хамгийн ном аавж өрөхгүй юу тий та манай бас өнгөрцөн тэгээ тийм багхгүй тэгэхээр бас тэр мэрийг хэлмээр байна тий гоё энэ орж оржсэн бас боломж түр 50-аас тий гоё боломж байгаа байхгүй бас бүгдөө найртай шүү тий Чи бас ингэж шууд өөрөө шууд ингэ бичлэгийг хийж тийм. Бичлэгийг өөрөө хийдэг амар зүгээр. За илүү урд хурдхаа нэг өрчээд байгаа нахаа. за Алуу. За энийг яддаг. Ууц нөгөө хам бэрээ за хүнээ тавиулаад ингэ хам бэрээ өрч тий. тий зөвлөө Шараарч бас сайхан шүү. Одоо ялангуяа тоодохгүй бас одоо 2 сарын дараа байна. Хөлөмгийн дэлхийн аварга эхэлж байна. Одоо хөлөмгийн дэлхийн аваргыг бол одоо шараа хэрэггүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгээд үзэгчтэй хандаж хэлэхэд 10 компани Монголын хамгийн анхны дүртэй шараа хэрэг онц дүмт буюу хам бэрийг тавхандаа санал болгоё. Онцлог дамжаа ноётон гэж. Дамжаа ноётон. Би сандах хэлсэн гэдэг. Айгу хөргөн шток байгаа тийм. Тэрийг явуулчих.
Сайхан. Англи ер нь эдэж шүтгэцсэн юм. Эдэж хинч байх вэ? Англичин ер нь бол их сайн газар шүү дээ. Айгу тайван. Тэгээд ер нь дажгүй газар. Байгаад л байх шаардлага байхгүй шүү дээ. Орондоо ирхэнэлж болохгүй. Танаахан чинь нөгөө нэг юм гутлыг хийдээсэн хэврээ. Хэврээ бүгд хийчихсэн бүгд ажиллаа. Одоо хүртэл. Аа. Бас ийм нөгөө Монголын нөгөө юм яг юуны брэнд болсон тийм шүү дээ. Яг хайнлаа. Англи нөгөө нэг очоод ер нь манай зургаах тэгэл бид нар чинь тэр Антони Андревс гээд яг нөгөө хендмейдийн гутал хийдэг. Тэнд ах эхлээл ажиллаж байгаа л тэгэл би очоод ороод тэгэл тэндээс тэр нь гутал бүгд сурсан байхгүй. Аа Тэгэл тэндээс бүгд сураад тэндээс сурсан юм аа л өнөөдөр бүгд Монголд байна гэж байгаа. Хоёр дахь ер нь гэхдээ ингээл нөгөө угын ингээд гадагшаа яваад тэгэл тэндээс юм сурж орж ирээл те энд ирээд Монголдоо нутгшуулаад тэгэл уг нь энэ хөрөнгөний тэгжил хөгжих юм байх юм л дээ. Ер нь Монголоор хөгжин гэж бодож байна ер нь. Хөгжин болж байна. Угсаа тэгж л дандаа боддог шүү дээ. Хөгжиглөх. Яг нөгөө яг л бусад улсаар тайлбар цаг хугацааныхаа яг юг тулаал явуулчлаа. Гэхдээ яг яг удаашрлаж магадгүй тий. Удаашралтай. Тэрнээс хөгжих нь тодорхой шүү дээ. Хөгжиж мандан батлах нь тодорхой болсохгүй юм уу? Баяжхан бааргүй. Тий, баяжхан бааргүй шүү. Монгол бол мандан батлах нь угаасаа гарцаагүй болсохгүй. Хизээч ингээд бадамдаар очоод дуусах ус шахгүй. Тэр цаг нь эзэвэ гэдэг л тий. Үнэ үнэ. Түшгэ гиснээс энэ хоёр төрөл ярьчихсан аахгүй. Тэр бол манай түшгэ хамгийн ихний ирээд бүхэн гэдэг. Яагаад гэж. Шууд цамцаа тайлал. Шууд Яа. Нэг наа. Гарна төрчихөө. Зэжиндээ аваад Таг юм үг авчих шүү дээ. Бага гэж байна. Акэл тэгэлгүйгээр амжилт. Гоё шүү. Ской юм шүү. Хамгийн түрүү хүлээж дүрсгээд. Тэ. Сая бас мааматай болсон шүү дээ. Тэ. Аа. Тоглолтын дээр чи очноо л гэж. Тоглолтын дээр чи болцсон байлээ шүү дээ. Яхаа энэ хамтлагийн биш үү хүн. Тэ. Энэ хамтлагийн одоо бас дууны үг мөг нь битсэн шүү дээ бас тий. Тэгээ тийм хүн шүү дээ тэгээ. Тийм хүн. Ярьсан. Цаадах чинь тэгээд ирэхгүй мөө л гэж тэгжил. Аа. Крокост гэхээч одоо бас нэлээд том заал штэ. Крокос бол тий. 3 байна. Хаастал. Басаал бяцтайгол болох нэ. Тий. Янзын. Тоглолт бол үнэхээр гоё болно. Ер нь бол мистрийн одоо дуунуудын тэр нэг хэмнэл байж байгаа шүү дээ тийм ээ. Гоё дөргөө хэмнэл тийм ээ. Тэгээд дээрэс нь дахиад дээрэс нь одоо манай Хэлж байгаа юм шүү арга. Өөснөрөө үзэгчтэй. Нөгөө найзынхаа очигаа жийлээ ажиллаа. Код гэдэг. Кэмтагийнхаа гоё уянгалыг хаалаа гэж сонсгоно бай тийм ээ. Яа. Манай мембар Сэрхэн хүмүүс их байлээ шүү. ямар яг ихтэйг ингэж хэлчихээ. Тэр хож чи ямар үстэй юм бэ шүү. Гэхдээ тэр чи одоо нөгөө захиалгын нийтийн мөөж өгсөн шүү дээ. А тийм үү. Гэхдээ ер нь одоо энэ одоо хамар мамрын одоо хийн ер нь хамар бэлгэлнэ. Ер нь чи наггүй юм байна шүү дээ. Тэгэл ерөөсө бүгд өөскөө мөөж гэдэг лөө тэгээ чам руу ярина. Код байл гэдэг би нэг сүлтэн нэг хаалгаар ороод байгаа юм байна. Тийм болцсон. Чи тамир янзлалсан үү тий? Янзлаагүй. Үгүй. Та одоо Байнгын яриа шүү дээ. Байнгын. янзлууч юмсэг. Тоглолтын дараа л. Одоо тоглолтын дараа би нэг янзлуулаг байна тий. Тэ янзлуулаагүй. Тэгээ энэ чинь ингээ нөгөө нэг юм юу яд юм бэл шүү дээ. Одоо гэдэг дээ шүү дээ тий. Тэр чинь нөгөө нэг юм амьсгалдаг юм ингээд наалч тийм шүү л. Тийм. Тэгээд тэрийг одоо ингээд салгаж маалга гэл гэсэн одоо. Одоо айлхаар ингээд нэвтрүүлэгт очоод хэрэггүй бодож шүү. Хамалдаг мамалдаг.
Түүнээс ингээд байж Наа чи байгаагүй юм уу? Чи улам сайн дуулах байсан баха. Тэгсэн бол одоо бас тэгээ одоо мэдгүй ямар ч нэг юм чинь бас нэг дарах ажил байсан юм байлгүй. Чи ер нь яаж яваад ингээд шууд ингээд дуусан болсон. Яг мэрэгжил эзэмшээ биш яг тэр тэгээ байгалаас ургаснаар гаш тий. Харин нөгөө нэг анх ингээд аавч манай аавч урлагийн найруулагч юм баггүй. Жигж жав гээд хөдөө одоо аймгийн театрт ажилладаг байсан. Тэгээ тэр үуч дуу зохион жүжиг зохиолч байгаа. Тэгээд зохиосон дууга надаар дуулахгүй юу? Жолоо багт. Тэгээд би чи ингээд цагаан сар айлын найр лаа. Нэг ингээд дууч болчихвчаа. Тэгээд өрөөсөө тий. Тэгээд чи ингээд яг явд юм билээ. Тэгээд тэрнээс хойш явсаар гал яг ингээд нэг 16 мурга хүртэл дүнг дууд сурж байгаа нэг юм. Тэг нэг юм байдаг юм байна дуу гэдэг нэг бас нэг юм төрөө байд юм байна. Тэгээд нэг 18 19 дэгээс хамтлагт ороод ингээл одоо хүртэл явж байгаа. Тэр одоо Амина шиг баг урлаг дөнгөрүүлсэн 40 жил мөн гэж хийх юм. Бараг тийм биш үү? Аа би авсан биш дээ тий. Хаанаас дуулаад ирнэ хөлцсөн юм биш үү? Тий багасаа тэгээд ихсэн байхгүй. 40 жил мэнэ Урлаг дөнгөрүүлсэн 40 жил минь уулд. Мэнэгоо хийхээр батсан дээ биш тий. Одоо ер нь энд тоглолт байгаа. Тий. Араас миний өгшнийг хоноо хийчихэд одоо уянгийн дугаараа болоод бас л. Тэгээд энэ чинь их гоё юм болдог байхгүй. За ингээ би ингээ дангаараа тоглолт хийхээр ингээ бүгдөө байдیں۔ Бүгдөө. Хатгаар ихээр бас бүгдөө байж тээ. Тэгсэн мөртлөө ингээ нэрээ солиод хийгээд байдаг байхгүй. Тоглолтоо тий. Йоо. Бас л өгчлөлтэй хүмүүс яваа нэрээ. Сайхан. За ингээд халамжаар нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрсэж ирсэн министрийнхэнтэй маш их баярлалаа. Тэгээд тоглолтын маш одоо завгүй тийм ээ тундахгүй тоглолт болох гэж байгаа тоглолтынхоо тун завгүй үед одоо клип одоо тийм ээ дууршлагын зөндөө их ажилтай үеэрээ бас нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрсэж ирсэн найзуудаа маш их баярлалаа. Ингээд тоглолтод амжилт хүсье ингээд нэвтрүүлгээ. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа ээж байгаа. Наз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг хэрнийдээ хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгээ мэдээд байдаг байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтаад байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энэ нэгний төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.